Дараагийн мэдээлэл танилцуулъя. Оросын албаны улсын зүгээс жил гаруй хугацаанд Покровск хотыг эзлэн авахыг зорж байгаа. За энэ удаад Оросын албаны улсын батлан хамгаалах яамны мэдэгдэж байгаагаар тус хотод Оросын цэргүүд давшилтаа амжилттай үргэлжлүүлж байгаа гэсэн мэдээллийг даваа гарагт өгсөн байна. Оросын албаны улсын батлан хамгаалах яамны мэдэгдснээр Москвагийн цэргүүд Покровскийн төмөр замын өртөө болон ажилтнуудын бүсийн ойролцох Украинуудын бүсийг бүслэж тодорхойлсон зүйлүүдийг бол устгасан хотын Пригодны дүүрэгт нэвтэрч тэнд бол үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж мэдэгдсэн байна. Reuters агентлаг энэ асуудлаар тулдааны талбараас мэдээллийг бол бие дааж баталгаажуулах боломжгүй гэж үзэж байна. За өөрөөр хэлбэл хоёр талын их сурвалж байгаа өгж байгаа мэдээлэлд итгэхээс өөр аргагүй байгааг бол мэдэгдэж байна. За Украины хүчин Покровск хотод байрлаж байгаа гэж мэдэгдэж байгаа ч гэсэн тентгийн нөхцөл байдал хүнд байгаа гэж тодорхойлсон байна. Оросын дайны блогчид Москвагийн давшилтыг шинжилгэд байнга удаашралтай гэж үздэг Украины нээлттэй ихэд суурилсан газрын зургийн төсөл болох гүн улс нэртэй сурвалжтайр тулгуурлан мэдээлэл өгч байна. Оросын дайны блогчдын байнга шүүмжлэлттэй ханддаг нэгэн дайны блог бий. За энэ бол гүн улс гэдэг нэртэй блог. За энэ блогийг ягаад Оросын дайны блогчид шүүмжилдэг вэ гэхээр Москвагийн давшилтыг шинжилгэд байнга удаашралтай ханддаг гэж үздэг. За энэхүү газрын зургийн төслийн мэдгцнээр Оросын цэргүүд тус хотын өмнөд хэсгийн жижиг хэсгийг хяналтандаа барьж байгаа. Үлдсэн хэсэг нь бол аль нэгэн хүчний бүрэн хяналтанд ороогүй саарл бүс хിവэр байгаа гэж харуулсан байна. Украины 7 дугаар шуурхай хариу үйлдэл үзүүлэх корпус даваа гарагт хотыг Оросын албаны улсын цэргүүдээс цэвэрлэх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. За Киевийн хүчин хойд зүг рүү чиглэсэн Родинскийн хангамжийн замыг таслах орлогыг таслан зогсоосон гэж мэдэгдэж байна. За дайны өмнө бол Покровск хотод нийтдээ 60 мянга орчим хүн амтай байсан юм байна. За гэвч бол сүүлийн жилүүдэд дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотой ихэнх хэрэгдэнд дөрвөж тус хотыг орхон гарсан. За хотыг эзлснээр Донецк мужийн Украины хяналтанд байдаг хамгийн том хот болох Краматорск болон Славянск руу нэвтрэх боломжийг Оросын албаны улсад олгож байгаа учраас энэ хотыг эзлэн авахын төлөө ийхүү шаргуу тулалдаж байгаа. Оросын албаны улсын хувьд Донецк мужийг бүхэлдэн эзлэхийг хүсэж байгаа учраас энэхүү цэвэр логистикийн чухал ач холбогдолтой хотыг эзлэхийн төлөө тулалдаж байгаа. За гисэн хэдий ч Покровскийн хойд хэсэгт Украин сүүлийн үед Добропилягын ойролцоо амжилттай давшинсан гэж мэдэгдэж байгаа. За өнгөрсөн 7 хоногт ерөнхий штаб нийтдээ 185 хавтгай дөрвөлжин километр талбайг Оросын албаны улсаас эргүүлэн авсан гэж мэдэгдэж байна. За хэрв энэ хот нь Оросын албаны улсын гарт орох юм бол Покровск хот нь 2024 оны ихэр Оросын үргэлжлүүлж байгаа хамгийн цус тулааны дараа орох буюу Авдеевка хотыг эзлснээс хойш Украины доторх Оросын хамгийн чухал газрыг эзэлж авсан хэрэг болох юм. За түүнээс хойш Оросын албаны улс 3 жил 8 сарын хугацаанд үргэлжилж байгаа энэхүү дайны хүрээнд 1000 км орчим урт фронтын шугамын дагуух эрчимтэй тулдаанаа доктортой боловч ахиц дэвшилтэйгээр удаанаар үргэлжлүүлсэн хിവэр байгаа юм. За өөрөөр хэлбэл Оросын албаны улс удаан боловч тодорхой хэмжээтэй ахиц дэвшилтэйгээр газар нутгийг Украинаас салгаж авч эзэлж байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дайныг зогсоох талаар шаардлага тавьсан. За гисэн хэдий ч 7 дугаар сараас хойш талууд хоорондоо нүр тулж уулзсан инхтэмний яриа хилцээ хийгдэг хിവэр байна. За Киевийн мэдэгдэж байгаагаар өртөг өндөртэй тулдаан бараг зогсонх байдалд орсон. Газар нутгийн алдагдал ч гэсэн Украины хувьд бага байгаа гэж мэдэгдсэн. За харин Москва мэдэгдэхдээ одоо ч гэсэн дайны талбарт чухал ололт амжилтыг гаргаж байгаа гэсэн мэдэгдлийг өгч байна. Өөр нэгэн их сурвалжилт Оросын албаны улсын батлан хамгаалах яам Украины цэргийн онгоцны будал, цэргийн тоног хөрөмжийн засварын бааз, цэргийн үйлдвэрлэлийн байгууламж болон мөн тэдгээрт дэмжлэг үзүүлж байсан дэд бүтцийн байгууламжид шөнийн цагаар хүчтэй цохилт өгсөн гэж мэдэгдсэн. За Москвагийн мэдэгдснээр тус яамны цэргүүд Кулянск хотын ойролцох Украины хүчин рүү мөн дайрч Оскол хотын дээрх ажилтнуудын дөрвөн бүсийн бэхлэлтэй байрлалаас тэднийг хөөн зайлуулсан байна. За Украины хэвлэлийн төлөөлөгч Виктор Трифонов Бямгарагт мэдэгдэхдээ Кулянскийн төвд хүрэх Оросын орлого одоогоор бүтлгүүдсэн Украин сүүлийн үеийн дайралтуудыг хийж байгаа дайралтууд нь Оросын албаны улсын давшилтыг удаашруулсан гэсэн мэдээллийг өгч байна. За ямар ч тач бол энэ дайн байлдааны үйл ажиллагааны талаар хөндлөнгөөс талуудын өгч байгаа мэдээлэл үнэн эсхийг баталгаажуулах боломж байхгүй байгаа. За талууд бол ялгаатай мэдээллүүдийг өгч байна. За ямар ч тач Покровск хотыг эзлэн авахын төлөө за энэ хотыг өөртөө хിവэр үлдээхийн төлөө талуудын хоорондох дайн байлдааны үйл ажиллагаа үргэлжилсэн хിവэр байна. За уул нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд сонгуулийн кампанит ажлын үеэр мэдэгдэхдээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон эхний өдрөө
Украины дайныг зогсооно гэсэн амлалтыг өгч байсан. За үүний дараа бол 100 хоногийн дараа гих мэтчлэн одоо хоног хугацааг хэлсэн байсан боловч одоогийн байдлаар дайн зогсохгүй хэвээр үргэлжилж байгаа гэдгийг Покровск хотын төлөөх тулалдаа харуулж байгаамаа.